За сайн байна уу. За өнөөдөр ертөнцийн элдв сонин гэдэг сэдвээр 16 градус дуусчихсан ч гэсэн дахиад нэг сэдвээр нэмж ирье гэж бодож байна. Ягаад гэвэл одоо өнөөдөр тийм түүхэн үйл явдал үргэлжилж байна. Ярах одоо үргэлжлэн нөхдөж бий болчлоо. Тэр нь Украин болоод Оросын дайн байлдаан. За энэ манай монголчуудад ямар ач холбогдолтой юм бэ? Тэгээ өнөөдөр хэлж ирэх маш их одоо тууширсан нэг талыг барьсан зүйлүүд ер нь бүр дэлхий даяараа сачигдаж байна. Хүмүүс бас одоо талчж байгаа. Тэгэхээр энэ дээр өөрийн барьж байгаа байр суурь бас 3-7 хоног болчлоо. 20 хонцлоо. Энэ хугацаанд тал бүрсэн судалдаа харлаа. Нүдээр харж ийн өнөөдөр бид надад энийг тэгээд дүгнэлтээс нь хэлэх юм бол Оросыг ер нь бол Оросын талд байна. За тэрний үндслийг бол гаргаж хэлнэ. Гэтэл Америк Европын орнууд бол дөө нэгт одоо Америк Оросыг буруутгаж байгаа. Украиныг өмөрж байгаа. Тэгээд монгол хэлний нэг үг байдаг штэ. Алчсных нь хойно өрөвдөх гэдэг ч билүү нэг яг юм хэлж өгöd алсныхаа дараа тэгээд өрөвдөж хөөрхий алчлаа тийм. Тэрийн шиг хүмүүсийг ийм хүнд байдалд, дайны байдалд оруулчихад тэгээд өрөвдөд нас орж ийн. Гэж одоо үнэхээр одоо илүүхтэл телевизээр одоо өдөр шинэгүй шогж байна л да. Тэгэхээр ийм дайн үүсэхгүй байх бололцоо 100% байсан байна л да. Ямар ч юм дайн шаардлага. Гэтэл үү шүү дээ. Ийм дайн үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлж бэлдэж яагаад бий болгоцоход тэгээд дайн гараад тэнд хүн алгадаад шахтаад хүмүүс байлалдаад өнчөөрөөсөн болоод маш их хаслан жавлан бий болж байна. Бүгд одоо нүдээр харж байгаа шүү дээ. Нүдээр шууд харж ин дайнд оролцсноос одоо ямар ч ялгаа байхгүй одоо гэн техникээр живсэг өгөөд байлдуулж байгаа байхгүй юу? Та нар байлдаа чи эцсэн тортол одоо цусаа урсгаад эрчүүл нь 18 хүрсэн эрчүүл нь 60 хүртэл бүгд үлдээд байлд. Нутагтаа байгаа эмгтээчүүд настай мөрөөд хүртэл одоо байлд гаргаж яасан байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөн Европын ус Америкийн осод осолдож ирж жишгүүд маш хүчтэй жишгүүдийг оруулж ирээд энүүгээр байлдаж та нар бэбинэ авлаач гэх. Одоо бид нар устдаж ирэг хоёр хүүхэд хоорондоо зодтолттой жирэг нэг том шиг нь баг хүүхдийн дээрлэхтэй жирэг өөрд нь устдаж ирэг өшөө авахар гэж жагаад өөрийн чинь дээрлэхэж жодох юм бол дахиж өдөөс нь гутгалах хэрэгтэй шүгдэг ч юм уу буудах хэрэгтэй гэдэг ч юм уу живсээ өгдөг ч юм уу тийм байдлаар өдөөс нь арчил дуулаж болдоггүй үсттэй. Тэгтээ жирэг нөгөөх нь устдаж ирэг ирээд нөгөөтгийг гутгалах гээд оролддог тийм үү энд хатгаа авчаад нөгөөтөө бочоод нөгөөтгийг чинь жохоо алчдаг ч юм. Тэгэхээр өнөөдрийн энэ Украинд болж байгаа энэ үйл явдал бол яг ийм үйл явдал болж байна. Тэр хохирол мэдээж гарна шүү дээ маш их гарна. Ягаад гэвэл жирэг жирийн иргэдүүдийн устдаж ирээд дайм болохоос өмнө Америкаас мэрэгжилтнүүд ирээд тэр эмэгтэйч удаад дунд нь бага насны одоо дөнгөд баг сургуулийн хүүхэд ч юм одоо 5-3 настай хүүхэд хүртэл модон боо барьчаад Оросын жиргэрүүл ингэж буудна гэдэг. Тэгэхээр настай эмгэн хүн хүртэл байна. Тэд нар тултаж ир буугаар бууд харгууд ээж ааж өгсөн байгаа. Тэгээ эн чинь тултаж ирэг мэрэгжлийн хайран байна шүү дээ. Чиргийн өдөөс тултаж ирэг юм жирийн хүмүүс буу бараад буудвал өөрөөсөө алуулахаас арга байхгүй шүү дээ. Яагаад гэж энэ хөхтэй жирийг нэг цус урсгах юм сонирхолтой байгаа байхгүй. Хэдий ч нэ хүн алгадаж, хэдий ч нэ хүн хүж, энэ дэ хэдий ч нэ сунжирч, тэнд хэдий ч нэ эмгэнэлтэй байдал үүсэж ээж сая Орос бол муу мухай юм аа. Гэж Оросын жишээ сэтгэлгээ бий болгож чад. Би ч гэсэн ялгаа байхгүй та бүгдтэй адилхан эхлээд сэтгэл хямраад нулимс сунгаад хараад байсан тийм. Нөхөр нь үлдээд байлдаад л. Эхнэр нь хүүхдээ төврөд л байлаад Пол шиг гарч яваад л тийм үү. Гэх мэтэр хүүхэд нь үлдээж ирэг гарч яваад л. Аав нь үлдээд байлдаад л.
Энийг хараад бид нар бүгд л нулимс туслуулаад хараад. Тэгээ харсаар байгаад энэ чинь нэр биш юм байна. Энэ чинь жороод ингэж одоо алалж болж байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа юм бол да. За энэ Украины ерөнхийлөгч бол еврей хүн. Өвөө нуттай жирэг 2 дугаар дамжинд залуулсан нацистуудад. Тэгээд 90 настай жирэг Монголд 4 жил амьдарчсан байдаг шүү дээ. Баг сургуулийн үед. Тэгэхээр Монгол ажилласан бас багсаа гадарч магадгүй. Гэтэ тэр Орос сургууль суужсэн байх тохоо үед. Эрдэнэтэд. Энэ Украины ерөнхийлөгч Зеленский Монголд 4 жил амьдарсан. Тэгээд тэр аав нь 20 хэдэн жил амьдарсан. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт. Тэнтхийн мэрэгчлэн доктор хүн байсан байна. Тийм учраас энэ 80-аад онд л багтаа тэр зөвлөж чадраад Монгол арчил гарсны дараа эднэр буцсан баг. Тэгэхээр тэр 80-аад оны сүүлч юм 90-аад оны ихээр буцаж яваад тэгээд тэндээ боловсрол жимжсэн. Тэгэхээр аав нь 20 жил амьдарсан гэдэг чинь бол мэдээж ерөнхийдөө бид нарт их ойр хүн. За аав нь хөтөж ирэг Израиль руу бит явчаарай хэлсэн гэдэг байгаа л да. Ягаад үгүй бол тэнд бол дайн тулаан болж байгаа. Арабын улсууд холбоод олон удаа Израилийн төрөв хэлсэн, Израилд давталсан одоо ч дайны байдалтай байж идэг. Тийм учраас аав нь хөтөж 8 аймаг байх үе чи Израиль руу бит явчаарай гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Монголд бол их аюулгүй басан тухай үед. Тэгээд ч Монголд 20 жил ажиллаж амьдарсан. Гисэн ч гэсэн нэг өдөр шүү дээ. 2019 онд Украины ерөнхийлөгч болоод өөрөө одоо дайны төлөвлөлт гол тавлагч нь болоод үлдчихэж байгаа юм л да. Тэгэхээр энэ дайн гэдэг юм бол бид нараас ч гэсэн тийм хол байж байгаа юм биш ээ. Тэр тусмаа еврей хүмүүсийн эргэн тойронд болоод ерөөсөө дайн тул аллаг гэдэг юм бол дуусахгүй юм байна гэдгийг нэг баримт болж байна. За тэгэхээр Оросууд ягаад Украины төрөмхөл болсон юм бэ гэж дайн жарлах болж байгаа гэдэг. Энийг дийлэн хүмүүс мэдж байгаа. Гэсэн чинь харах юм чинь өөр л да. Миний хувьд болоод миний хувьд чинь ингэж харж байгаа хүмүүс олон байгаа. Тэр хамгийн гол нэг шалтгаантай жишээ НАТО гэдэг байгаа ш. НАТО гэдэг нь англиар НАТО гэж хэлж байгаа юм. Умбат Атлантын далд өвсөл гэдэг. За энэ бол Европ, Америкийн чиргийн өвсөл юм байгаа юм. Энийг хөтөж зэрэг Украинд оруулахгүй гэж. Украин хөтөж зэрэг энийг хөтөж зэрэг Америкийн чиргийг, Европын чиргийг чиргийн өвсөлд орох. Тэгээ чиргийн өөрийнхөө өвсөлдөөр байрлуулсан орхолтой. Энэ хоорондох чирчлээ гэж нэг чирчлэн. Жөвлөлт толгойд болос жадрах хүртэл хөтөж зэрэг жөвлөлт толгойтоор төв болгосон дор Варшавагийн гэрээ гэдэг коммунист улсууд тэгээд зүүн Европын улсуудын чиргийн өвсөл байсан чинь энэ нутагт ирж өвд толгоос жадартай жирэг алгуулчиход одоо ганцхан Умрат Атлантын далайн өвсөл гэдэг юм үлдчихсэн байгаа юм чинь энэ нутагт ирж өвд толгоос жадартай жирэг өөрийнхөө хүчнээ нөлөөгөнд хилээд хуучин өвд толгоос бүрдгэнд байсан зүүн Европын улсууд орчсон байхгүй юу 90-ад онд. Гэтэл Украин нутагт ир орж амжихгүй байсан байна. Тэр Орос нутагт ир дэдийн хүчтэй байгаагүй үед нь нутагт жирэг орсон бүлгээ орчих байхгүй юу. Орд ийсэнгээс гадна нутагт жирэг улам Оросын хүчин чадал чангараад Путиныг эрхлэж чимжээд. Тэгээд Украинд байдаг Оросууд нутагт жирэг бас Оросын талыг барьсан засгийн газар энэ байгуулагдаад ийм янз бүрийн явдал болсоор байгаад энэ асуудал шийдэгдэг байсан байгаа юм. Гэхдээ энэ бас хамгийн гол шалтгаан бас биш л дээ. Яг бусад улсууд бүр орчихсон. Оростой хэлжлээ гэж өөрчлөсөн орчихсон тий. Заавал тэгээд Украинд л орж байгаа. Украинаас л одоо пууж харав бол одоо Москвад 3 минутын дараа буунах тэргээд тэрий одоо заавал үхэн хамгаалах гэж юм уу бас тийм биш юм байна. Хамгийн гол нь өсөж ирэг. Тэр хоёр улсыг тусгаад болсон улс гэж төвшөрсөн байгаа байхгүй юу? Донецк болоод Луганск гэдэг. Энэ хоёр улсыг тусгаар дотносон улсаа гэж Орос улс нэмшиж байгаа. Ягаад гэвэл тэнд тэр Орос ирдүүд олон байна. Тэр Украин болоод Оросын хил дээр байж байгаа тэр хоёр бүс нутгууд дээр болтож энэ хоёр улс.
Украинаас салаад тусгаар тогтнох сонирхолтой. Ингээд энэ утгатай зэрэг 14 онд тусгаар тогтносон. Кримиагийн улстай зэрэг 14 онд Оросд нэгтгсэн гэдэг. За энэ улстай зэрэг бас ялгаа байхгүй. Тэн дээр Оросууд олон байдаг. Тэгээд хуучин бас Оросын зөвлөлтөй одоо энэ зэргийн яруу одоо маш урт төгтө монголчуудтай ч гэсэн холбогдно. Ямар ч байсан энэ улстай зэрэг тухайн үеийн нөхцөл байдал харж үрчих юм болвол ерөөсөө Оросууд байж байгаа Орос толдрогоо нэгтгэх ашигтай ийм гажир байсан юм байна. За тэгээд ягаад энэ хоёр улсын Орос тусгаар тогтносон гэж хүлээмжшээд бусад улс нэрээс авах зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу? Яахлаараа тэгээд бусад Америк, Европын улсууд ягаад тэр үндэснээ тусгаар тогтнол хүлээмж зөвшөөрдөг юм бэ? Ягаад тэр ардчлал, эрхчлээ гэдгийг тэр ард түмэнд олгоё гэж сонирхол байхгүй байгаа. Одоо жишээлх юм бол энэ жишээлж байгаа байхгүй жишээ яа? Жишээ. Өвөр Монгол тусгаар тогтно гэж юм. Төв тусгаар тогтно гэж юм уу? Ойгоор тусгаар тогтнолоо гэдэг юм. Энэ жишээ тусгаар тогтно гэж биш. Тогтноосоо гэж биш зүгээр л жишээ тавьж байгаа байхгүй. Тэгвэл энэ Америкийн, Европын улсууд хинч гушууд өрөхгүй байх нь шүү дээ. Энэ бол хятадын дотоодын асуудал гэдэг. Тусгаар тогтнохоор оролцсон тэр хүмүүсийг хятад орж дарангуйлах юм. Тэгэхээр яг Оросын асуудал яг ийм асуудал байна. Украинын нутаг дээр байж байгаа Орос иргэдүүд олон байж байгаа. Тэр хоёр гажир тусгаар тогтнож байна. Гэтэл биш тэр ардчил эрхчлөөгийг ярддаг Европын улс орнууд Америкийн нэгдсэн улстай зэрэг огт дуурахгүй огт дэмжихгүй байгаа. Тэр нь ямар ч тий. Тэгэхээр чинь одоо хятадын нэрхэл дор байгаа чөөхөн дот үндэстэн гэсэн тусгаар тогтно гэдэг хийх юм бол Европын улсууд Америкууд ерөөсөө огт ерөөсөө олж хараагүй сонсоогүй юм шиг өнгөрсөн шүү дээ. Тэнд ичнээ их хүмүүсийн хомроглон устгаж алж талж шоронд хийжсэн ч гэсэн огт дуурахгүй байх юм шүү дээ. Энэ ч гэсэн харах юм бол энэ бол жишээд байгаа зүгээр л. За энэ утгаараа мөлтэй зэрэг Оросыг зөв гэж үзэж байгаа юм да. Путин хийж байгаа юм зөв. Путин мөлтэй зэрэг 2000 оноос эхлээд Оросын ерөнхий сайдаар одоо хүртэл сууж байгаа юм да. Тэгээд 24 онд хугацаанд дуусна. Тэгэхээр одоо 22 он. Одоо дахиад 2 жил явах чатай байгаа. Тэгэхээр энэ олон жилийн турш одоо 20 жилийн турш Оросыг удирсныхаа хувьд эрх мэдэлтэй байх үед хүчтэй үед юм л та тэр эргэн тойрныхаа хэлж байгаагаар эргэн тойрныхаа асуудлуудыг л та шийдчих гэсэн ийм зоригтой байх нь шүү дээ. Одоо дараа нь хэн ерөнхийч болдог ямар асуудал болдог юм бэ? Ямар ч гэсэн өнөөдөр болтой зэрэг энэ Оросыг хүчтэй Оросыг байгуулж чадсан Путиний үед энэ асуудлыг шийдэх гэсэн зориг байна. Өөр ерөөс юу ч байхгүй Путинээс нэрхэл. Тэгтээ зэрэг энэ улсуудын болтой зэрэг дай эхлэхийн түрүү өдөр болтой зэрэг энэ хоёр улсыг тусгаар тогтносон улс гэж гарын үсгэж гараад зөвшөөрсөн байгаа шүү дээ. Хэрвээ хуучинд байсан бол тэр чинь одоо жишээ нь өвөр Монгол тусгаар тогтнох гэх юм бол нөгөө талаас нь зөвшөөрөхгүй тий. Жишээ хэлж байгаа байхгүй юу? Хятадын талаас нь зөвшөөрөхгүй. Тэгтээ зэрэг Монгол улс хэрвээ хүчтэй байсан бол чирэг ороод яг өнөөдрийн Путин хийж байгаатай адилхан нутгаар байгаа хятадыг хойж гаргаад өвөр Монголын өргөд тусгаар тогтнох болно шүү дээ тий. Тэгсэн бол бид нар энэ ажлыг энэ үйл ажиллагааг буруу гэж үзэхгүй. Мэдээж буруу гэж үзэх нэг ч явахгүй шүү дээ Монгол хүмүүс байх ёстой ажил гэж үзэж шүү дээ. Бүр Чингис хааны үе шиг тийм хүчтэй байсан бүр сайн. Тим явдал болох юм бол тэгэхээр Оросд болж байгаа үйл явдал бол ийм гэсэн. Украинчуудад алуулж байгаа маш гэрчгээр алуулж байгаа тэр Орос иргэдээ өмөрж чирэг орсон үйл явдал. За дэлхийн 2 дугаар дайн дээр холбоотнууд ялаад болтой зэрэг зөвлөлт холбоот улсын чирэг манай Монгол улсын чирэгтэй хамтраад өвөр Монголыг чөлөөсөн шүү дээ. Тэн дээр бас Японуудыг гамж чиргүүдийг хөөгөөд жан чохон даваа хүртэл чирэг ороод ирсэн байгаа. Тэгэхээр тэр үед болтой зэрэг манай монголчууд хэмжээл их сайхан байсан. Ингээд болтой зэрэг өвөр Монгол чөлөөлөгдөд тусгаар томцол болох юм байна гэл. Тэгээд дараа нь элдвэсээ хичээр болоод энэ хоёр Монгол хуваагдаад алгуулсан шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан үйл явдал байсан байх нь шүү дээ. Тэр өнөөдрийн Оросын Украинд чирэг орж байгаа үйл явдал.
Тэгэхээр Украины гажир нутгийг эдэлж гинэ гэж ойлгосон хэрэг байхгүй гэсэн үг шүү. Тэр Украин ч бас том гүрэн байна шүү дээ. Том улс. Ан дээр бас янз бүрийн үндэстнүүд байна. Шинэ Оросууд төлөөс усан гажир нут төр байж байна. Тэгэхээр тэр нь ултай жир бас тусгаар тогтнох. Уг нь ултай жирийг нь 15 онд $3 гэрээ хийгээд энэ ултай жирийг зөвшөөрсөн юм байна шүү дээ. За энэ ултай жир тусгаар улсын соос байж болно гэдэг. Гэтэл Оросууд бас ултай жир эхлээд ултай жир бас тийм байгаагүй юм байна. Путинэж үгээс. Гүн тусгаар улсын соос гэдэг хэрэггүй. Зүгээр ултай жирийг нь юу ултай жир нь Луганск болоод энэ Донецк хоёр ултай жирийг Донецк код. Энэ хоёр улс зүгээр л нөгөө өөртөө засах мож юм уу тий. Зүгээр л тэрний нэг холбооных нь бүрэлдэхүүн бие даасан мож хөвөр байж болно. Заавал та жирэг тусгаар шаардлага байхгүй гэсэн байлээ шүү дээ. Ийм байдлаар оршуулна. Гэтэл үү шүү дээ. Украины тал ирсэн зөвшөөрөхгүй. 1 см гажир ирсэн Оросд өгөхгүй тусгаар тогтнохгүй гэдэг. Тэгээд ултай жирийг одоо 8 жилийн турштай хийж байна. Тэгээд тэнд байсан Орос иргэдүүдийн элдв байдлаар гэрчгээгээр алаад ерөөсөн юм ба шүү дээ. Маш гэрчгээгээр алаж ялгуурлан гадуурх бодлогыг тэгээ энэ нутагт юу гэхтэй жирэг Украины нацистууд гэдэг фашизмын үед л та жирэг фашист Германы фашистууд фашист нам дээр гэт үндэсний үжилтэй нацист нам байгуулагдаад тэр маш олон еврей хүмүүсийг алсан. Тэрнтэй адилхан Украины ултай жирэг бит үндэсний үжилтэй нацистууд нацист нам тэр нь ултай жирэг Азов гэдэг нэртэй тийм чиргийн зохион байгуулалт. Олон чиргийн зохион байгуулалтууд, нацист зохион байгуулалтууд чивсэгтэй. Энэ ултай жирэг сэлгээ байхгүй тэр гажруудыг буцааж авах. Тэнд байгаа Оросын үндэсний үжилтэй. Тэр тусгаар тогтносон улсын бас одоо өөрийг хамгаалах чирэг тэрнтэй байлаа. Тэгээ энэ ултай жирэг Украины засгийн газраас дэмжиж энэний том удирдлагч нь ултай жирэг Украины чиргийн удирдлага. Украин ултай жирэг хоёр чирэгтэй. Нэг нь ултай жирэг Украины айрам гэдэг ерөнхийлөгч нь удирдна гадаадын дайсантай байлаа. Нөгөө нэг нь энэ үндэсний үжилтнүүдээс бүрэлдэсэн нацистууд чирэг. Энэ ултай жирэг улсын дотоодын чирэг. Улсын одоо аюулгүй байдлыг хамгаалах ийм чирэг ангатай. Энэ ултай жирэг маш олон хүнтэй. Тэгэхээр энэ юу ултай жирэг Украин ултай жирэг тийм жуулан бороо жижиг улс биш. Энэ юун дотор улстай хууртан жуул талуутын улстай жуул талуутын үед ч гэсэн ялгаа байхгүй. Маш чухал хэсэг юм. Яг нөгөө нэг Европтойгоо жалгаж жуу Европтой багтаж байгаа газар шүү дээ. Хөгжилтэй. Хүн ултай жирэг 4000 гаруй том хүнтэй хөгжсөн дэвшсэн хүчтэй хүн амар олон ийм улс тийм одоо хүч чадлагууд орой борой улс биш. Тэгээд энэ дотор улстай жирэг айрмын тоо шүү дээ. Тэр живсэл хүчин тэр улстай жирэг эрэгтэй эмэгтэй явахгүй тийм маш их үндэснээ үжтэй тийм нацистууд нацист намуудад байгуулад нөгөөр нь тэнд байсан Орос иргэдүүдийг ялгуурлан гадуурх алах талах хөөж явуулах тэр алдсан гажрыг буучааж авах гэдэг гэсэн ийм юм улстай жирэг бүр 8 жилийн туршиг тэнд улстай жирэг 1 тонн 4000 гаруй хүн алгадаад энэ гэдэг таймгүй юм болж байгаа байхгүй юу. Эний улстай жирэг телевизээр хинч мэдээлэхгүй хинч ярахгүй. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд Путин чирэг оруулсан юм байна гэсэн. Тэгээ энийг нэг шийдэхгүй тэгж дуусахгүй хань шүү дээ. Тэр гажир дээр 40 жилийн турш үргэлжлэнтэй тэнд Оросоос олон байна. Тэр тусгаар тогтнох үед нь ултай жирэг санал асууж байгаа шүү дээ. Санал асуусан ултай жирэг яг тусгаар тогтнолын талыг барьж байгаа хүмүүс нь ултай жирэг 90% саналаар тусгаар тогтно яг саналаа өгсөн гэдэг байгаа юм. Украины талын хүмүүсийн мэлж хаар бол 50-60% нь ултай жирэг тусгаар тогтнох саналаа өгсөн гэдэг. Тэгэхээр 50-60% тусгаар тогтно гэж хэлсэн тусгаар тогтнох сонирхолтой байх нь шүү дээ. Украинад ор байх сонирхолтой тийм хүмүүсэнд амьдарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Украины тал бишээ тэр тусгаар тогтносон тэр можуудын тэр улсуудын талын биш юу дундчи харсан ч гэсэн нэг 70 орчим хувь нь бол тусгаар тогтносон сонирхолтой байсан байх нь шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин төлөө энэ Путин болтой жирэг энэ чирэг дайны үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож байна. Тэгээ энэ нэг үсэн маргаантай асуудлыг шийдэх. Тэгээд тавьж байгаа санал нь юу вэ гэдэг жирэг энэ нацистуудыг болтой жирэг арилганаа, болоолнаа.
Тэгээд Украины улстай зэрэг чирэггүй улс болно. Тэгэхээр энэ улстай зэрэг тийм болохгүй байж болохгүй гэж бодогдохгүй байна л да. Тэр Украины тэр арчлалыг улстай зэрэг дайсгансан гэдэг ч юм уу өөрчлөх гэсэн ч юм уу Украины тусгаар тогтнолыг улстай зэрэг угаах гэсэн тийм юм ерөөсөн байхгүй байж шүү дээ. Одоо жишээлх юм бол Япон байна шүү дээ. Япон улстай зэрэг чирэггүй болсон юм байгаа шүү дээ. Яг дэлхийн 2 дугаар дан дээр чирэгжээд тэгээд дайнд ялгадаад тэрнээсээ гэрээ байгуулад тэрнээсээ болоод буул тэгээд тэгвэл Япон улстай чирэггүй ус байна. Хуучин чирэгтэй байсан учраас дэлхийн 2 дугаар данд оролцоо тий. Маш олон гажир дөрөнхөлж маш их гамшиж жолон тарс учраас тэгээ энэ ямар ч муу юм байхгүй л да. Одоо чирэггүй л яг чирэггүй бол Америк батлан болно. Гэрээ байгуулсан. Америкт жил болгон мөнгө төлж байгаа. Тэр мөнгө нь одоо Японы хувьд бол ямар ч тэр дарамт болохгүй. Тэгээ тэрүүгээр устдаа зэрэг тэр Америкийн чиргийн суурмалтай зэрэг Японд байж чадах мөнгөний төлж идэв. Тэгээд энэний хүчин тултай зэрэг Япон улс шинжлэх хөгжсөн гэдэг нь шүү дээ. Хэрвээ өөрөө чирэгтэй тэгээд тултай зэрэг тэрдэн жирлоо жирч зүгээлүүлээд энэ чирэгчсэн ус байсан юм бол Японы шинжлэх ухаан эдийн засаг ус тэгж хөгжихгүй гэж байгаа. Гэж үжиж байгаа. Энэ бас зөвлөдөө. Тэгэхээр ерөөс оохт хүмүүс нь чиргийн алба хаагаад 4 жил юм уу 3 жил ч юм уу 1 жил ч юм уу чиргийн албанд явахгүй. Явахгүй учраас яг их сургууль сурна, мэдлэг боловсролтой болно. Оюун ухаанаа чингэлж байгаа. Тэгээд тэр мөнгөөрөө мөлтөж чирэг. Тэрийг шинжлэх ухаанаас олоод тэр оруулж байгаа байхгүй юу тэр. Чирэг танд зарцуулах тэр мөнгийг. Тэгэхээр Украин ч гэсэн тийм байж болох байсан байхгүй юу? Чи одоо Украиныг бол Оросын холбооноос хамгаалчих тий. Украинд хэн ч халдаж чадахгүй. Тий. Украин чирэггүй. Тэр мөнгөөр нь устж чирэг. Тэр мөнгө шинжлэх ухаанд зарцуулаад залуус нь ихтэй сургууль сураад тэгэд яваад болно ш. Тэр ямар ч муу юм байхгүй шүү дээ. Тэгээд тэр насистууд гэдэг шүү дээ. Гэтэн үндснээ үжилдээ чирэгчсэн байхгүй. Тэрийг болох хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд тэр тусгаар тогтногсон тусгаар тогтноод тэгээд алдсан бол алдсан гажир өгсөн бол өгсөн. Тэгээд тэрийг нэг мөр дуусчих бол өнөөдрийн энэ тань ерөөсөө болохгүй байна л да. За одоо улстай тэр юунууд вэ шүү дээ. Дөрвөө дэвж хүмүүс байна. Дайнд ерөөсөн тэр үнэхээр барилга болгоны надад шатаагаад өмлөг сургууль чирлэг бүгдийг одоо бомбогдоод авахын тамтахгүй болгож байна л да. Маш олон хүмүүс нас бараад ишин тийш жол одоо ус чахлагаан тэр тасраад тэнд байгаа хүмүүсэнтэй яаж амьдарч байгаа юм. Жаашлаа одоо өрөх одоо хөлдөх бээрх одоо тэгээд өвчин дахад хэлэх гэдэрсэн маш гамшигт олон жил үргэлжилэх байх л да. Олон жил биш гэсэн хэдэн сарын турш байгаа тэр бүр соёл ирэх сончж байгаа шүү дээ. Тэгээд энэ өстө телевизээр бүр өдөр шингөө харуулж байна да. Тэгэхээр энэ нь явдал ч нэ шүү дээ. Иракд болж исэн шүү дээ. Ширияд болж исэн шүү дээ. Тэрийг яагаад телевизээр харуулахгүй юм бэ? Тэрийг хэн ч өрөвдөөгүй шүү дээ. Хэн ч харуулаагүй. Тэнд өмгтэйчүүд жирэмсэн өмгтэйчүүд нас барж байна. Бүхэн ч удалтай жирэг. Настайчууд гэдэрсэн өмгтэйчүүд хүүхдүүд үхчийн үргэлдэж байна. Маш гасан жавлан боллоо. Одоо хүртэл үргэлжилж байна. Тэгээд тэрийг ерөөсөн хэн ч альчтай баруунаа телевизээр тэр юусан гэж гаргахгүй шүү дээ. Тэр хийж байгаа адлын зөвтгөөд Америкийн дайны ажиллагаа хийж байгаа тэр жиргүүдийг тийм Трампын тэр улстай жирэг Жон 7 харуулсан пууж байгаа. Тэр юмнуудад одоо харуулад үзүүлээ тийм Афганистанд хийсэн тэр дайны ялтуудыг жиргүүдийг харуулад тэнд Афганистан тэр олон жилийн турш тэр гасан жолонтой байгаа хөгж өргөцсөн өөрөөсөн болсон ямагтайчд хүүхдүүдийн талаар огт гарахгүй. Украин улстай жиргэл тий. Дайны холдогтж жирийн иргэдүүдийг гаргаагаад байдаг тий. Тэгэхээр энэ төр сонир санагдаж байгаа юм шүү дээ. Үгүй яалтаж байхгүй гэж сонир шүү дээ. Хаана хүн өгөхөд байхад тоохгүй тэгээ хаана хүн гэдэг жирэг одоо ийм их асуудал болгох юм байна. Энэ цаана гэдэг жирэг асуудал байна. Маш нарийн жохон байгуулагдсан. Тэгээд жинкнээс нь төрөмхөлж байгаа нь Оросууд биш гэдэг юм. Оросууд ерөөсөө хэжиж хэнийч төрөмхөлж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр бас тийм юм шиг байгаа юм жаа. Наполеоны үед тусдаа жир Францууд Оросд төрөмхөлөд орж ирсэн. Тэгээд дайнд ялгцсан Оросч хахад. Дараа нь тусдаа жир Гитлерийн үед
дэлхийн 2 дугаар дайны үе фашистууд бас Оросыг төрөмхөлж орж ирсэн. Тэгээ бас танд ялгцсан. Тэрнээс биш Орос ерөөсөн барууны улсуудыг Европын улсууд ерөөсөн төрөмхөлж байгаа. Энэ Европын улсуудтай зэрэг үе Оросуудыг төрөмхөлж ирсэн. Манай монголчууд хүртэл одоо 13 дугаар дайнд Оросуудын ээждээд 200 гаруй жил ноёрлогтойгоо болгож ирсэн. Гэх мэтээр тэгэхээр энэ Оросуудтай зэрэг болгоомжилдаг гэж байгаа шүү дээ. Тийм одоо сэтгэл зүй байж байгаа. Тэгэхээр энэ НАТО-г өргөжүүлж байна. Энэ НАТО-г өргөжүүлж байна гэдэг байгаа тийм. Умрах Атлантын талын өсөл өргөжж хаяанд нь тулж байна гэдэг чинь шүү дээ. Барууны талаас бас л Орос руу одоо төрөмгөлж байна гэсэн үг байгаа юм. Тэгэхээр энэгээр шалтгаан хийгээд одоо гэдэргэн одоо Орос талтай зэрэг чирэгдэйн арга хэмжээ авах гэсэн эдийн засгийн арга хэмжээ авч байгаа. Чаана талтай зэрэг Германууд чивсэг өгөхөр болсон шүү дээ. Германууд тэр шинэ ерөнхий сайд хүртэл хэний Зеленскигийн хэлэх ярихыг сонсоод нэр туслуулаа тий. Туслахгүй болохгүй гэдэг маш хөтэй жишрүүдийн нийлүүлэхээр болсон. Тэгээд тэр живсгийн бараад тэд нэр байлдаж байгаа шүү дээ. Тэгээд цус урсаж байгаа. Тэгэхээр тэр чинь барууны орнууд талтай зэрэг Орос эсрэгтэй хийж байгаа тодорхой байгаа үстэй гэж хэлж болно. За хамгийн гол нь болтой зэрэг байна шүү дээ. Урд нь чуварлаар 16 удаа ярьсан ертөнцийн элдв сонин гэдэг. Тэрний үргэлжлэл болж байна гэдэг. Энэ болтой зэрэг 2600 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй зөвхөн одоо энэ хэдэн 7 хоногийн явдал биш. Тэн дээр юу гэж байна вэ гэдэг зэрэг одоо энэ хуучин гэрэн дээр Изекил гэдэг дээр нь баштай дотроо хэн хэний битсэн гэдэг ямар бол гэдэг Изекил гэдэг юм бол 38 39 дээр нь юу гэж тэмдэглэсэн байхтай зэрэг энэ шинэ байгуулагдсан Израилийн хөлтэй зэрэг Магоку гэдэг болоос орж ирээд нэг өдөр тусдахнаараа битсэн байна. Тэр Магоку гэдэг нь хөтэй зэрэг 90 сэтмээс асаашан байж байгаа. Тэр нь хөтэй зэрэг энэ өнөөдрийн Орос улс юм байна. Тэгээд энэ Орос улстай зэрэг нэг өдрийн дотор энэ Израилийн тэр эд баялт энэ Орос төрөмхөл орж ирэх үед Израильтай зэрэг баян хас болчихсон байна. Тэр эд баялууд нь шунаад орж ирээд нэг өдөр туссан. Тэгэхээр энэ хижээ болохгүй хөтэй зэрэг ертөнцийн төгсгөлийн өдөр болно. Энэ 7 жилийн одоо гамшиг гэж 7 жил дараалаад байна. Юунд талтай зэрэг энэ дэлхийн ертөнцийн маш их гамшиг жавлан байгалийн гамшиг тэгээд өвчин тэгээд дайн тулаан дорш одоо үргэлжлэнэ. Тэгээд энэ дэлхийн мөхлийн энэ 7 жил талтай зэрэг дэлхийн хүн амын 4-3-аас мөхөж устж алга болно. Тэгээ хэн үлдвэхтэй зэрэг хамс улчиг өнөдөр зөвхөн христийг итгэдэг хүмүүс, зөвхөн исламыг итгэдэг хүмүүсүүд, зөвхөн еврей шишний хүмүүс. Өөрийнхөө шишнаа тайлбарлаж байгаа. Бүгдээр үлдээж нэг хуучин гэрэн дээр байгаа учраас энэ 3 шашин 3 хуучин гэрийг үндэс болгож барина. Өөрийнхөө тайлбарлаж байгаа. Эцсийн өдөр нь шүүлтийн өдөр үлдээж зэрэг зөвхөн энэ христэд итгэсэн хүмүүсүүд нь тэр еврей шашин итгэлтэй хүмүүсүүд нь тийм үү тэр Мухаммадын тэр исламын шинтэй хүмүүс нь тэр нь үлдээж зэрэг тэнгэрт гарна тийм. Тэгээд тэр нь үлдээж зэрэг тэнгэрт гарч хаач гэдэг чинь тэр мөнхийн улсад одоо сайхан амьдрал жаргалтай амьдрал. Тэгээ хэн үлдэх хүүхдээ зэрэг энэ шашинд итгэдэг хүмүүсүүд үлдээж зэрэг тэр 7 жилийн гамшиг үе дийлэх нь өгөж өргөдөд үлдсэн хүмүүсүүд ч гэсэн тэр welcome өгөөд хоорондоо байлдаж цус орсгоод тэгээ үлдэнэ гэсэн ийм зүгэл байгаа. Эний үлдээ зэрэг итгэж байгаа. Энэ шашны хүмүүсүүд нь итгэж байгаа байхгүй бүгд итгэдэг. Тэгээ энэ Израиль улстай зэрэг олон удаа мөхөж олон удаа байгуулагдав. Тэгтээ зэрэг заавал тэр байгуулагдсан Израиль улс байгуулагдаж иж тэрийн улстай зэрэг мөхөөнөд байгаа байхгүй юу. Тэгэхээр саяхан 1948 он хүртэл Израиль улс байгуулагдахгүй байсан шүү дээ. Байгуулагдаагүй юм устгах асуудал байхгүй шүү дээ. Юу гэж хэлдэг те. Тэгэхээр энэ байгуулагдчихсан байхгүй 48 онд. Энэ дэлхийн 2 дугаар дайны дараа. Дэлхийн 2 дугаар дайнд хойшоо болтож ирэх нь Хүйтэн дан гэдэг юм болж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл байгуулагдсаныхан дараа болтож ирэх Оросууд тэр Израилийг устгах учраас. Тэгээд тэр нь устгаж ирэх Хүйтэн дан гэдэг энэ 90 он хүртэл 91 2 он хүртэл зөвлөлт толгойд улсад ядарч талдаа 91 он хүртэл энэ байсан үргэлжилж ирсэн Хүйтэнд.
тэгээд нэг НАТО болоод тэгээд Варшавын гэрээгээд хоёр хуваагдаад жирэг гэнэ. Жирэг зэвсгээр уралдаад. Энэ Оросын хүчийн явцтай жирэг яахгүй болохгүй гэсэн. Оросын хажаарлах. Оросын ерөөсөн хүчрэх болгож болохгүй, доройтуулах. Тэгэхгүй бол Орос хүчтэй болтой жирэг тэр олон мянган жилийн турш тэр үйл тамаа үжиж алуулж тэ анетлаар доолуудаа ярьж байгаа шүү дээ. Тэр үйл тамаа үжижээж тэр байгуулсан Израиль дахиж болохтой жирэг устж алга болох аюултай байна л да. Тийм учраас Оросын ерөөсөө хажууд толгой мэдэж болохгүй. За энэ устж жирэг тэр Библиэлд бичсэн энэ юу нэг багхгүй юу? Жогнолын тухай, жогонд ярьсан юмны тухай. Гэтэл яг жинхэнэ амьдрал дээр ямар байна гэдгийг бид нар бас мэдэж байгаа. Тэр 48 онд байгуулалттай жиргэл Арабын улсууд тогтлоод холоолоод Израиль руу. Тэгээ одоо хүртэл одоо байна байдалтай байнга одоо мөргөлдөн болж яадаг. Тэгэхээр энэ улсуудын ард талд нь хэн байна вэ? Оросууд байгаа байхгүй. Оросууд дэмждэг. Чивсэг нийлүүлдэг. За энэ улстай жирэг Ираны ардчсан хамтын ажиллагаатай улсууд. За Шириагийн маш их дэмжээд Сириад улстай жирэг Асадогийн засгийн газрын ургааны арчил тогтооно гэдэг олон жил одоо хажаа бантан болгоод тэгээд тэрийн улстай жирэг Оросууд ороод Оросын чиг ороод дэмжээд байгаа. Тэгээд Шириад хүртэл одоо Оросын жиргийн суурин энэ байна гэж ярьж байна л да. Төвд. Тэндээс улстай жирэг Пуужа харах юм бол Жалгуурсам харах юм бол шүү дээ. Израиль тусгаар ийм байралтай байж байгаа. Тэгээд энэ хэн болтой жирэг Орос ганцаараа төрөмхөлг биш. Тэр 2006 жилийн жүгэн бичсэн номон дээр бол Турк тэгээд тэр Иран энтертэй болтой жирэг холбоотон болж иж юу гэх Израилийн төрөмхөлнө гэж бичсэн байна. Тэгээд тэр нь устай жирэг яг өнөөдөр энэ гурван улс холбоотон болсон юм байгаа шүү дээ. Гэх юм тэр ерөөсөн энэ үйл явдлуудаас үнэхүү бодтой болж эхэлж байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүс итгэхгүй байхын чарга. Ямар нэгэн юм хийх үед хүн үндэслэг гаргадаг байхгүй. Тай хийх гэсэн тийм. Ямар нэг юм хийх. Тэгэхээр тэгээд жүгнөө бичсэн хүмүүс ерөөд тийм ойлголт байх учраас аль нэгэн өдөр бий болно гэдэг. Хэрвээ Израиль болоод Оросын хооронд тэр хямралдан гарах юм бол Оросууд Украинд орж явах талаас шууд орно шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь тийм жүгнэл байгаа Орос орног бичсэн гэдэг. Эний үлдээ жирэг яг хөхтэй жирэг левелингийн арга гэж нэдэ шошгожуулах гэдэг. Тэрэнд итгэхээр тэгтээ жирэг үү шүү дээ. Энэ асуудлыг тэгэхээр Оросын хэн хийж гарлах вэ? Хэн хажаарлах вэ? Гэхдээ жирэг Америкийн нэгсэн улс. Америкийн нэгсэн улсаар төв болгоод тэгээд Европын улсууд. Тэгэхээр Америкийн нэгсэн улсыг хэн хөдлөгдөг юм бэ гэдэг жирэг нөгөө Найкон гэдэг юм гарч ирж байгаа юм да. Энэ урдан тайлбарж ярьж байсан. Найкон гэдэг нь юу гэж жирэг. New conservatism гэсэн ийм одоо үжил шинэ уламжлалан барьсан үжил гэдэг ийм бүлэглэл байдаг. Хоочоо одоо Чикаго гэдэг ч юм уу Америкийн ихтэй сургуулийн дээр дагуулдаад тэгээд энэ үжил санааг одоо төгөөж дэлгэрүүлдэг. Тэгэхээр энэ үжил санаагийн үндсэлт нь болтой жирэг. Марксийн үжлийг, Маркс Ленинийн үжлийг болтой жирэг 20 дугаар зуунд жирэг шинээр хөгжүүлж дэлхийд төгөх гэсэн Троцкий байгаа юм л да. Троцкигийн тухай урд нь бичсэн мөн ертөнцийн илүү сайн гэдэг. Тэгэхээр Троцкий маань яг хөгдөж иргээс хавьсгал хийх хэрэгтэй. Хавьсгал хийхэд цус урсах хэрэгтэй. Хичнээн их хүчил мөргсөн ч гэсэн хавьсгал хийх хэрэгтэй. Хавьсгалыг бүгдлэхэд дэлгэрүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ үлдээж одоо коммунист хавьсгалыг нийгэм журмт экономийн төр хавьсгалыг хэлж байгаа. Марксийн Ленинийн жалгаа амлах чинь. Тэгээ Маркс маань еврей хүн байсан. Тэгээд Марксийн онол маань болтой зэрэг юу гэвэл еврей чөлөө чөлөөлөх онол гэдэг талаар урд нь энэ чухал дээр маш дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр хөрөнгөтөн гэдэг юм нь тийм муу юм биш. Еврейчүүдийн толгой дээр дарж байгаа тэр хүчний авч хаях гол шаардлага байсан. Еврейчүүдийг чөлөөлөхийн төлөө. Еврейчүүдийн толгой дээр болтой зэрэг хөрөнгөтнүүд байна. Яжгууртнууд байна. Хаад ноёдууд байна. Дохоо ирэх мэдлэлтэй хөрөнгө мөнгөтэй одоо сүм хийдүүд байж. Тэг улсын хил хийж хаар байж. Тэг үндэстэн байж. Тэг энийг өстэй зэрэг устгаж алга болох. Үндэстэн гэдгийг устгах шаян
еврей болтой жир өөрийн гэсэн улс байхгүй. Чагааталж амьдарч явах гэсэн. Улс гэдэг юм хэрэг. Улсын хил хийж гараа явж чаана. Үндэсний авч чаана. Еврейн толгойд дээр үе дарж ирсэн исламын шашин, христийн шашин авч чаана. Шашин бол хар тамхи авч чаана хэрэггүй л. Гэдэг онлыг Маркс гаргаж ирээд энэ болтой жирэг Францын хавсгал янз бүрийн дамжаад 10 сарын хавсан тэр дамжаад ингээд тэр коммунист улс бий болсон. Энийг устдаж жирэг ойлгоод еврейчүүдийн хойволдон гэдэг юм байдаг гэдэг энийг устгая гэсэн. Одоо Гитлер дэлхийн 2 дугаар дан болж байгаа юм да. Тэгээд энэ үжил санаагыг устдаж дахиад дэлхийд одоо тараана. Тэгээд тэр чинь нөгөө нэг зөвл толгойд устдаж жирэг энэ Ленингийн үгдэлтэй жирэг энэ Троцкий өдрөлтэй жирэг еврей хүмүүс тэр авсан нэгэд зөвл улс эрхий авчсан талаар ярьсан байгаа. Тэгээд дараа нь Сталин гэдэг үр жирэг гарч ирээд тэр жирэг еврейчүүдийг чивэрлэх ажиллагаа хийж байгаа. Тэгээд л жирэг Троцкий өдрөлтэй жирэг дутаагаад Батын Америкт очиод тэнд алуулсан байгаа. Тэгээд тэрний үжил санааны үгтэй жирэг энэ дэлхийд өдрөлтэй жирэг хувьсгалыг өдрөлтэй жирэг дэлгэрүүлэх. Гэтэ энэ бол хүчээр хийх хэрэгтэй. Часын газрууд тэр устгах хэрэгтэй. Доор нь л жирэг хувьсгал хийх. Хавсал зохион байгуулалт янз бүрийн юмнуудыг хийгээд нууц зохион байгуулалт хийгээд жасан гэж магаагаад гэсэн ч гэсэн энэ болтой жирэг явчихгүй гэдэг нь мэдэгдээ. Тэгээ энийг болтой жирэг шинэ хэлбэрт оруулсан болтой жирэг юу гэвэл одоо энэ шинэ уламжлан барьсан үжилсэн неокон гэдэг энэ үжилсэн байна. Энэ юу гэхээр одоо хувьсгал гэдэг болоод арчлыг дэлгэрүүлнэ гэдэг хэлж байгаа. Энэ улс үндэстнүүдэд байгаа бүх одоо дарангуйлах дэглэмтэй жасын газруудын бүгдийг оногоод арчлыг хэлгэрүүлэх. Тэгээд улсын хил хийж гар гэдэг юм ирсэн. Хүчингү болгох. Тэгээ энэнийх нь хамгийн сонгогдох хэлбэртэй жирнэ даяарчил гэдэг чинь глобализм гэдэг. Глобализм даяарчил дэлхийчил гэдэг орчуулад байгаа. Тэр улсын хил хийж гарыг хүчингү болгоод төлөвт эдийн засгийн бодлогыг зах зээлийн бодлогыг хэрэгжүүл. Тэгэхээр нэг өсөндөө болтой жирэг Маркс болоод Троцкий үжилсэн надад адилхан байна гэсэн үг л да. Улс үндэстэн гэж байхгүй. Бүгд одоо эрхтгэх шалгаа байхгүй. Хил хичгаар гэж байхгүй. Зөвхөн одоо арилжаа намаа гэдэг л бизнес эрхлээд тэгээд амьдрах болох энэ ортыг бүрдүүлнэ. Тэгэхээр тэгээ агаар нийлж ийн гэсэн өөр өнчгөөс өөр асуудлаараа тэр Марксын онлыг тайлбарласан юм байна. Тэгээд энэ даяарчил гэдэг арчил гэдэг юмыг дэлхийд дэлгэрүүлэх төлөвтэй жирэг. Яг хөвгтэй жирэг. Чус урсгаас яах хэрэг. Чус урсгах хэрэгтэй. Энийг хөтөж жирэг чивсгэр хүчээр биелүүл. Хийн хэрэгжүүл. Тэгээд чус урсаж хүмүүс нас барж идэв. Тэр болтой жирэг ямар ч сонь билж байх ёстой өртгөн төлж. Еврей чууд болтой жирэг бол тэнгэрээс яатай яжууртай. Еврей бусам бус нь болтой жирэг малууд гоёод одоо малууд хүчигтэй таар. Тийм учраас тэр цагаан ордонд хүмүүс инээлдээ сууж байгаа. Тэнд хүмүүс л тэр нас барж байдаг. Тэгэхээр энэний өстэй жирэг яаж хийдэг вэ гэдэг жирэг. Энэ Нью Коне өстэй жирэг байгууллагууд нь олон. Энэ Америкт өстэй жирэг, еврейн талан өстэй жирэг. Америкт нэгдсэн улсууд байгаа шүү дээ. Одоо Израиль улсад өстэй жирэг одоо 800 том байна гэж бодоход бас 5-600 том 5-6 сая мөлтэй зэрэг Америкийн нэгсэн улс. Тэгээд тэнд хамгийн сайн их сургуулиудыг төгсөөд хамгийн өндөр алуун тушаалуудад байдаг. Улс төрийн хүрээнд ч эдийн засгийн хүрээнд шинжилгээ ухааны хүрээнд орсон бүх салууруудад зэрэг еврей хүмүүс нөлөөлөл байдаг. Тэгэхээр энэгээр дамжаад болтой зэрэг Америкийн нэгдсэн улсын бодлогын нөлөөлөл. Энийг болтой зэрэг Израилийн лобби гэж өөрийн хүсэл сонирхлыг биелүүл. Тэрнийх нь утсан хүүхэднүүд нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд юм байна. Жорж Буш байна. Барак Обама байж, одоо болтой жиг Байден байж, Жо Байден байж. Эднэр бол Нью-Йоркны хүмүүсүүд. Тэдний үжил санааг хэрэгжүүлдэг хүмүүс. Энэ харсаар батал чинь тэр Барак Обама чинь хар штэ тэр ямар ч юу биш тий. Еврей биш том тодорхой штэ. Тэгсэн мөртлөө явцлаар тэр еврей бодыг хэрэгжүүлдэг юм бэ гэдэг жирэг. Энэ үжил санааг дэмжсэн хүн ерөнхийлөгчийн судал дээр сууж чадна. Удаан сууж чадна. Сонгогдно. Тэгээд тэн дээр 8 жил тогтно. Тэгэж чадахгүй хүмүүсүүд нь яг хөөхтэй тэр Трамптай адилхан
ерөнхий Трамптай адилхан 4 жил Трамп бонус. Трамптай зэрэг ерөнхий болоод л зэрэг барууных нь хөвөл мэдээллийн огт дэмжээгүй. Үгэл хэлбэл буруушж байгаа шүүмтэй илүүрээд нэг толгойд дийлгсэн гоо. Тэгэхээр энэ болтой зэрэг энэ хөвөллүүд мэдээллүүд энэ BBC гэсэн CNN гэдэг ч юм уу эдгээр болтой зэрэг бүгд одоо New Connect хамт байдаг. Энэ бид нар болтой зэрэг түрүү 2 жилдээ зэрэг энэ Трампч өөрөө хэлээд байдаг одоо өөр нь унгаас нь болтой зэрэг хятад унгаачлаа гэдэг сонгуулийн нөлөөлөлд. Гэтэл үнэн хэрэгтэн Трампыг унгаасан дахиж сонгогдож чадаагүй унгаасан хүмүүс нь болтой зэрэг New Connect танаас нь жохон байгуулсан гэж үзэж байгаа. Харвал Трамп болтой зэрэг еврей хөргөнтэй мөртлөө Израилийн болтой зэрэг Ерусалим болтой зэрэг Израилийн нийслэлд зөвшөөрж гарын ус өнтөрж ороод л элчин сайдын яам өнтер нүүлгээд л Натан янтартай уулж аваад л тэгээ те еврейн талын еврейг дэмжиж байгаа юм шиг байсан боловч яг жинхэнэ хэрэгдэм болтой зэрэг Ньюкон биш байсан байна. Тэр хэлбэрж ийсэн. Яг жив жинхнээс Израиль ирэх шиг боддог. Тэр бүлгэлдийн хүн биш юм. Жив жинхнээс тэр Америк first гэсэн тий Америк first гэдэг байгаа тий Америк нэг дугаар л Америк хэрэг шиг боддог. Тэр бодлогыг хэрэгжүүлжсэн байна. Одоо энэ Америкийн нэгэн улсын тэр төрийн нарийн бичгийн дарга байлаа. Антони Блинкен гэж. Энэ болтой бас еврей хүн байгаа шүү дээ. Энэ бас New Connect одоо хуучин Обамагийн үед өндөр олгон тушаал байсан. Тэгээд дайм болоод хэд хонжитар ч юм болтой жирхэн Зеленский болтой жир Израилийн ерөнхий сайдтай харилцаж байгаа шүү дээ. Израилийн ерөнхий сайд тэгээ хэнтэй Оросын ерөнхий Путинтэй 3 цаг уцаар ярьсан гэдэг. Хэлчээрээ Израильд хийе юм тэр. Еврей хүн учраас тэндээс дэмжлэг хүсэж байна. Тэгэхээр ийм байдлуудаас ингээ харсан ч гэсэн энэ еврей хүмүүстэй жир ямар их нөлөөтэй. Одоо Украина ерөнхийлөгчөө сонгогдож байна. Америкийн одоо төрийн нарийн бичгийн дарга урт одоо еврей хүн байж байна. Гэхэм мэтэр эдгээр нөлөөлөлтөд жир маш ихтэй байгаа нь зүгээр наачхаас нь харахад л одоо мэдэрдэж болно. За тэгээ энийг ямар аргаар хийдэг вэ гэхтэй тэгээ New Connect жир байгууллагууд санууд source-ын сан байж. Source гэдэг еврей хүн байсан. Энэ үлдээ жир мөнгөний гаргадаг гэдэг байгаа шүү дээ. Мөнгөний гаргад тэр Европын улсууд тэр Арабын улсууд Арабын хавар тэгээд тэр өнгөт хавьсгалууд тэргээд янз бүрийн хавьсгалууд одоо тэр төрийн өндөрлөлттэй жирэг дарангуйлагчдаар ажиллачлаа. Арчил байхгүй, арчлын доктор гэсэн ийм нэрээр энэ янз бүрийн хавьсгалууд одоо сүүлийн жилүүд боллоо шүү дээ. Тэгэхээр энэний цаана дандаа New Connect байна гэдэг юм да. Тэр бол тав тодорхой одоо source мөнгө өгсөн гэдэг юм уу тийм. Одоо н Украин бас ялгаа байхгүй. Энэ Украин дотор жирэг мөн тэндээс санкож болоод тэгээд тэр бэлтгэл хийдгээд чиргийн бэлтгэл хийгээд живсэг нийлүүлээд энэ дайнд бэлдээд байсан байна. Хэдэн жилийн турш тэр 8 жилийн турш одоо тэр хийж байгаа тэр дотооддоо хийж байгаа тэр салан тусгаарлах гэж оролцсон тусгаар дотног гэсэн тэр хүчнүүдтэй хийж байгаа тэр дайн тэрний живсэг бэлтгэл тэгээд дайн их арга тактик одоо телевизээр өнөө зөвхөн ярьж байна шүү дээ. Америкийн мэрэгжилтнүүд очоод тэр Украин талтай тэр бүр жир живсэг орчин үеийн хамгийн сүүлийн жир живсэг хэрэглэх аргууд ээж аасан байлдах аргийг хүртэл заасан. Байлдааны арга тактикуудыг тэгээд өөрийнхөө хэвлэл мэдээллүүдийг ашиглаад тэр нь өстэй жир өөр дуу хоол авалчаад бүгд дуурал дуу нэгтэй доктор хүчнийхтэй юу болж ингэдэг нэр ойлгох учраас тэгээ явчих нь л да. Заавал за чи ингэдэг гэсэн юм байхгүй жаа. Тэгээд энэ хэвлэл мэдээллийг гэх юм уу тусгай мэрэгжилтнүүд тэгээд тамлаад явуулж байгаа шүү дээ. Зөвлөгчүүд Америкийн нэгс бас ямар ямар зөвлөгчүүд гэдэг төр зөвлөх хүмүүс Монголд ч гэсэн ирдэг шүү дээ. Тэгээд эднэр ба шүү дээ. Тийм ерөнхий уур амьсгалыг одоо бүрдүүлнэ гэсэн. Өдөөнө гэсэн үг л да. Одоо Путин болтой жир дай хийх гэж байна л гэдээ яриад байсан шүү дээ. 16 өдөр дай хийх гэж байна. Дараа нь болтой жир 20 өдөр чирэг орох гэж байна. Тэр гэдэг. Орохоор Берлин болчлаа гэдэг. Энэ сэтгэл зүйн нөлөөлж ийн гэсэн үг л да.
Тэгэхээр Путин бол энэ асуудлыг чирэг дайны асуудлаар шийдэх гэж чинь чирэг орхосоор арга байхгүй гэдэг юм уу. Путинээс өөр хүн хийж чадахгүй гэдэг юм уу. Ийм байдлуудаар зэрэг нөлөөлөд сэтгэлжүүд нөлөө янз бүрийн арга замаар янз бүрийн давхаргаанаас нөлөөлөд дайн хийх байдалд хүргэнэ. Тэгээд нөгөө талын талтай зэрэг өөдөөс нь эсрүүжид тэмч тэр нөхдөөс бүрдүүлээд тэгээд тэндээс хэдий ч нэ хохирол гарч ийн. Энтэй хэдий ч нэ сунжирч ийн. Энийг дэлхийн ард түмэнд чинээ мэдэн сурталчлаад Орос бол ийм муу муухай тусгаар дотноос Украин улстай халдсан байна. Ийм олон хүн алгадаж авч байна. Энийг бий болгох жарлал байна. Тэгтээ зэрэг юу хүсэх хүндээс Орос ганчаарт гэсэн. Оросд эдийн засгийн жавхлаа шийтгэл өгчүүл. Энэ бол зэрэг хамгийн сайн шилдэг арга. Байлтал яг хөтэй зэрэг дийлж мэдэн дийлэхгүй ч үү. Хоёр талаар хохирно. Айгүй дийлэхгүй мэдэн. Дэлхийн 1 2 дугаар дай тэр дандаа Оросууд дийлсэн шүү дээ. Тэгэхээр Орос улстай зэрэг хоёр зэвсэг байна. Орос дайнд ялгадаад өгөө. Нэгдүгээр зэвсэг нь улстай зэрэг нутаг дэвсгэр том. Дэлхийн хамгийн том нутагтай байгаа шүү дээ. Хуурайгаа зэрэг хэдий хувь жилдэг гэдэг ч байна. Тэгээд байна шүү дээ. Нэг нь улстай зэрэг нутаг дэвсгэр асар том. Хараас нь хаашаа байлдаг. Жижигхэн улс бол эдэн талын зүрээр орчих шүү дээ. Маш том нутагтай. Хоёрдугаар улстай зэрэг чивсгний өгөх гэдэг хүйтэн. Өвөл нь маш хүйтэн. Хүйтэн өвөл хүйтэрэл тэгэл тэр дэлхийн хоёрдугаар дай тэр Герман чирүүд ялгсан юм шүү дээ. Тэр хүйтний даач чадахгүй. Одоо хэрвээ энэ бас мэдэн доллар эхэлчихлээ л дээ. Хэрвээ нэг жоохон хүйтэн үе байсан бол 1 2 дуусар байсан бол тачгансан хүйтэн баларх байсан л да. Тэгээд өдөөгд дайн болох нэрчтэй өсгээд тэгээд дайны хийлгэнэ гэсэн. Тэгээд Оросыг ганчаарт болоод эдийн засгийн хориг хэмжээ аваад ингээд барууны орнуудын хүсэл зорилгоор цаанаас нь Израилийн лобби гэдэг Израилийн хүсэл сонирхол бэлж гин гэсэн. Тэгэхээр энэ маань ерөөсөд 2014 оноос наачхан төлөвлөгдсөн гарчаа байхгүй Оросыг Украин руу оруулна. Тэгээд тэрний үр дүнд Оросд болтож эдийн засгийн шийтгэд үзүүлээд тусгаарлана. Тэгээд нэг хуучин одоо хүйтэн дайны байдал үүсэж байгаа гэсэн үг л дээ. Одоо хоёрдугаар хүйтэн дайн гэдэг шинэ хүйтэн дайн гэдэг юм бэ болоод төмөр гүш хаагдаж Орос гэсэн тусдаа одоо болсон. Тэгээд барууны Орос гэсэн ийм байдал үүсгэх энэ зорилготой хүрж байгаа юм. Тэгэхээр энэ дээр болтой зэрэг одоо хятад ямар байр суурьтай байх вэ гэдэг нь их сонирн байна л да. Тэгэхээр энэ утгаараа болтой зэрэг Оросыг болтой зэрэг хажаарлаад авахтай зэрэг хятадыг бас номготгож болно гэсэн одоо ийм хувилбаруудыг бол цаанаас нь боловсруулсан юм шиг байгаа. Ягаад бол чаатлын түшиг нь болтой зэрэг Орос Арабуудын улсуудын хойд талд гэсэн Арабуудын улсуудын хойчсон Орос байж байна. Хятадын хойд талд бас одоо Оросууд байж байна. Тэгэхээр энэ Оросыг одоо ихтэй их сони юм байна л да. Чухам Оросын талд чухсах юм уу? Хятад талтай зэрэг Украины талд юм одоо их л барууны орнуудын дуурайгаад их л хүмүүст энерги өсөлттэй болоод Оросыг Украины одоо дэмжлэг туслана гэсэн юм яриад байж байгаа. Тэр тийм юм болвол хэрвээ Оросыг хэрвээ дэмжихгүй болвол Орос Хятад хоёр хоорондоо мухталж таарна. Тэгэхээр ийм түүх байгаа байхгүй. Энэ улстай зэрэг 50 онд улстай зэрэг Орос Хятад хоёр мухталсан хүйтэн дайны үед. Тэгэхээр хүйтэн дайнтай зэрэг коммунист ертөнцүүд болоод барууны арчилсан ертөнцүүдээ хоёр хувааж ирсэн. Дотроо улстай зэрэг Орос Хятад гэдэг чинь бас тусдаа жуулт гэдэг нь тусдаа тааралцсан болчихсон. Тийм байдалтай гэсэн. Тэгэхээр бас цаашдаа мөн ийм байдал үргэлжлэх болж нэгдэж байгаа юм шиг байна гэж харж байна. За монголчууд улстай зэрэг бол мэдээж шүү дээ. Монголчууд бол их ухаалаг зөв шийдвэрүүдийг хийсэн байгаа л да. Тэгээд тэр хэрвээ монголчуудтай адилхан гэж ухаалаг дээр шийдвэрийг хийж чадаагүй байсан бол монголчууд бас өнөөс их хүнд байдалд орох байсан байх гэж бодож байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол Оросыг хамгаалт байсан гэсэн үг л дээ. Оросын хамгаалт байсан учраас Монгол улс тусгаалах гэж байна гэсэн үг. Ер нь Орос бол мөнхөд одоо монголчууд эрх шин төлөө бай ирсэн. Оросын хүчинд одоо тусгаарлалтанд цуглаас одоо 20 дугаар зууны ихээр тэр 15 онд Гитийн гамын жирэг hulтаж жирэг Улаанбаатарт орж ирээд тэр Богдломын жирнэсэн татаж байгаагаа тусгаарлалтын устгаа автомат хятад эргэн улсын автомат
мож болгоо тавьчихсан байсан шүү дээ. Тусгаар төлөв устгаа хийжсэн. Тэгтээ зэрэг энэ тустай зэрэг Оросууд оролцоод за Монгол улсын хувьд тусгаар тогтнуулах хэрэгтэй. Одоогийн байгаа газар орно. Тэр өвөр Монголын тустай зэрэг хятадтай зэрэг урд онцгой орноор үлдээе гэдэг энэ шийдвэрийг гаргаагаад нэг хүчин өнөөдөр тусгаар тогтсон Монгол улс байж идэг. Тэгэхээр 60 хүмүүстэй зэрэг тэрийг үлдээж зэрэг буруу тэргээд алдсан тэргээд өндөр хүмүүстэй зэрэг тухайн үеийн нөхцөл байдалд авчиж юм бол хамгийн одоо зөв сонголт байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр асуудал үүсдэж иргэрээс хэн ч одоо туслахгүй зүгээр хараад л тийм өөрхийн өрөвдөөд л тэгээд ямар их аргалтай юм болж байгаа юм бэ, ямар их цус орсож байна, ямар их өмнөлттэй юм болж байна хараад байхаас биш та. Гэдэргэн өдөө төрхраад чивсээ өгөөд улам илүү байлдуулаад Япон болсоо жиргэмд тусламж өгсөн ч гэсэн биш та. Өөрийгөө хамгаалах өмсгөл өгсөн байгаа шүү дээ. Сумнаас хүний хөстэй жир хөнгөх тийм чивсэг өгөхгүй гэжсэн байгаа. Бусдыг хөнгөх чивсгийг Украинд өгөхгүй. Украинд улстай жирэг өөрийгөө хамгаалах дайны өмсгөл хоёрдуулах юм тийм сум нэвтрэх бол тийм юмуд байдаг юм аашаа. Тэгээд бусад удаа амьдрал дээр идэж явах юм зэрэг тийм юмыг хөстэй шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр энэ хоёр том гүрнэ дунд одоо гавччихсан байна шүү дээ. Нэг барууны ертөнцийн чи эсрэг тал байдаг одоо Орос болоод хиттэй эсрэг. Тэгэхээр чинь өстой баруун тэнгэрийн шуурчсан хэсэд одоо Монголд орж ирч чадахгүй шүү дээ. Доороос нь буудаа унгарчих нь байна шүү дээ. Одоо өвтөж иргэн Америкийн агаараар Оросын нислэг онгоц нисгэн буудаж унгана гэдэг байгаа шүү дээ. Орос ч гэсэн одоо Оросын дээгүүрээс барууны нислэг онгоц нисгэх юм байна. Бадарж байгаа шүү дээ. Нислэг онгоц гэсэн машин нисэж чадах юм болоод. Тэгэхээр манай Монгол шиг газар бол үнэхээр дээгүүр нь шуурч нисэж орж ирэхгүй. Бүгд доороос нь буудаа унгах. Тэгэхээр хэн дэмжих вэ гэдэг жирэг манай Монголын мөнхийн нөхөр Оросын холбооны улс л одоо бидний өмгдөг шиг байх нь байна шүү дээ. Тэр одоо арчил эрхчлөө гэж янзаар одоо солиорж байгаа. Тэр бол зүгээр л одоо солиор л зүгээр л тэр барууны хөвөл мэдээлэл зүгээр тархин угаахчихсан. Тэр юмнээ чат нарийн очромжтой ойлгохгүй тэр өнгөж талд нь одоо дэрвжгээ өөрөөр тэд нар бол утсан хөвгөлт байна. Тэд нарын тогтолцоор баруулаад урталгүй л гэж. Тэгээд чатлын зорилгыг биелүүлдэг юм байгаа. За энэ ардчлал эрхчлөө шудраг гэсэд сонсоход бол маш сайхан сонсголонтой боловч энэ нэг үндэстэн нэг улс оршин тогтно өөрийгөө хамгаалж үлдэнэ гэдэг бол тийм амархан асуудал биш ээ. Тэр бол өөр ойлголт гэдгийг одоо бид нар эндээс ойлгож болохоор байж байна. Одоо энэ Украин гэдэг улс үндэс одоо баларч хандж байгааг харж штэ. Тэр бүтэн байгуулсан бүх барилга байшнууд нь устдаад хичнээн хүмүүс нь алгатаад одоо цаашлаа бас үргэлжлээд гэмтээд тэгээд цаашдаа юу болох юм? Одоо бид нар одоо харж байна. Ямар ч одоо хуучнаасаа илүү дээрдэх сайн сайхан болох юм бол ойрын одоо хугацаанд бол мэдээж ажиллахдаггүй байна. Ажиллахдаггүй байх. Тэгэхээр өөрийнхөө юу хоноор сэтгэхэд зүг гарч ил олох хэрэгтэй дээ. За энэ юу арчил эрхчлөө гэдэг тийм муу муухай юм үжиж байгаа юм биш ээ. Тэр даяарчил одоо өнөөдрийн шинэ хэлбэрнэлтэй даяарчил. Тэгэхээр даяарчил бас үйл үед юу танигчаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж их одоо бас ярах там болж л байна л да. Энэ болтой зэрэг том үндэстэнд бол ашигтай. Жижиг буурын үндэстэнд бол хортой устгаж алга болгодог. Тийм хэл байгаа байхгүй. Тэгэхээр арчил эрхчлөө даяарчил сайхан уу сайхан. Том үндэстэй өөрийнхөө соёлыг устгаж алга болох. Орос шиг, Хятад шиг, Энэтхэг шиг, Америк шиг ийм том үндэстэн бол устгаж алга болохгүй өөрийнхөө соёлыг дэлгэрүүлж болно. Улсын хил ажгаар харгалж байгаа чөлөөтэй бизнесийн үед ажиллагаа эрхэлж болно. Гэтэл чөөхөн хүнтэй жижиг буурын үндэстэн бол устдаад алга болж байгаа. Тэгэхээр манай монголчууд тэр хэсэгт тогтож байгаа байхгүй юу? Чөөхөн хүн амчуутай хөгжил буурай. Энэ нуттай зэрэг гажин нутгаа алдаад эд баялгын тонгуулаад тэгээ өөрсдөө ядуураад ингээд дуусна. Ингэр энэ юу болвол ерөөсөө жахчээл гэдэг үш чөлөөт жахчээлийн систем гэдэг бол баяны баян болгож ядууг нь ялдуу болгодог. Баян ядууг нь туйлшил гаргадаг. Тийм учраас том улс үндэстнээ том пүүс компаниуд мөнгөтэй аж ахуй
баян ноён хүмүүс л тааж эрх мэдлийн гартаа эд баян гартаа оруулаад авч байгаа гэсэн үг. Тэр хүмүүсийг нь боол бид нар болно гэсэн үг л дээ. Арчлын оруулж ирээд чагчааны системд орохтой жирэг. Өнөөдөр манай Монгол улс тийм байж тэр оюун толгойгоос ирсэн ганцч ашиг орж ирсэнгүй бидний өөрөнд суудсан байгаа шүү дээ. Тийм их одоо эд баялагтай тэр уул уурхай баг дийлгэн тийм байна л да. Дундан жоохон одоо ашиг гарсан монголчууд энэ уучилж өгöd. Тэгээд бүх баялгаа аваад тэгээд дээр нь харин чагаачдууд орж ирээд гажимсууд нэжин болоод тэгээд дараа нь одоо Украинтай адилхан тийм асуудлыг үүсгэх ийм нөхцөлүүд бол бүрдэл байна л да. Тэгэхээр Newcom маань ягаад тийм ажил хийгээд байна вэ гэхдээ жирэг тэр Америкийн шинэ уламжлалт барьсан үжлийнх юм бол тэр энэ улс үндэстэн гэдгийг нь устгана. Улсын хилэж гарыг устгаж алга болгоно гэдэг. Тийм ийм шашнуудыг устгаж ирэх басаа. Устгаж алга болгоно. Тэгтээ жирэг шүү дээ. Юу үсгөх гэхдээ жирэг еврейчүүд Израиль ашигтай хүн шүү дээ. Тэднийг еврей үндэстэн гэж ялгуулангаа болохгүй. Хуучин тийм байсан. Тэр бүр гейндэ шигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ еврейчүүд аврагч. Тэгээ бусад үндэстнүүд ч аврагтууд ялгаа байхгүй аврагтаараа. Тийм учраас дэмжигдэж байгаа шүү дээ. Гэтэл энд нь яах вэ? Жижиг үндэстэн байна шүү дээ. Еврейчүүдтэй л тийм шашинтай устж алга болдгоо тийм онцгой үндэстэн бол хамаагүй байхгүй. Бичсэн мэдүүд еврейчүүд гарч ирнэ гэдэг шиг гараа ивчсэн байна шүү дээ. Толгойдоо гараа ивчсэн. Гэтэл монголчуудтай адилхан бидэнтэй адилхан ийм чөөхөн хүн амтай. Тийм одоо өөрийгөө томьёолоод барьж үлдэж чадах тийм шашин шүтлэн хөтлөж байхгүй. Ийм үндэстэн бол устдаад алга болно. Бидэнд хортой байхгүй. Тийм учраас энэ эсрэг байна.